Сайн уу? За, гэр гів харилцааны тухай подкастын маань 3 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Өмнөх дугаарын маань сонссон та нартай маш их баярлалаа. За, шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол подкастт маань тавтаа морил зочиж байгаад нь бол үнэхээр баяртай байна. Намайг Око гэдэг нөхөр хоёр хүүхдийн хамт Сиэтл хотод амьдардаг харилцааны коуч, хүн ам зүйч мэрэгчлээ ийм бүсгүй байна. За, өмнөх ганцаарсан дугаар дээрээ би одоо хүний хамгийн нандин хийгээд насан туршийн одоо ганц харилцаа байгаа. Тэр бол мэдээч хэрэг та өөртөөгөө харилцах харилцаа. Энэ нь таны одоо хостоогоо хийгээд бусдтай ер нь ямар харилцаатай байх вэ гэдэг суурь өнгийг тодорхойлдог. Мэдээч хэрэг хүн одоо өөрийгөө хэр гүн гүнзгий ойлгон тэр хэмжээгээрээ бусдыг бол одоо илүү одоо сайн ойлгодог. Энэ нь болохоор ер нь одоо шүмжлэлгүй, аюулгүй, тайван харилцааны суурь хийгээд нэмээд одоо ихтгэлцэл бий болоход тусалдаг талаар бол ярьсан тий. Тэгээ мэдээж монголчууд бидний харилцаануудад тулгуураад байгаа суурь гурван шалтгааны нэг нь бол өөрийгөө таньж ойлгохгүй байгаас болоод байна гэж би өнгөрсөн дугаар дээр бол айгүй хальт бол дуртад өнгөрсөн болохоор энэ удаадаа өөртөөгөө харилцаа гэж юу юм, тийм дотор нь юу багтаад байгаа юм тий. Тэрийг яаж сайжруулах юм, бас нөгөө нэг ягаад энэ бусад харилцаанд нөлөөлөд байдаг вэ талаар ер нь та нартай дэлгэрүүлээд энэ удаагийнхаа дугаараар хүргэе гэж бодлоо. Өөртөөгөө харилцах харилцаа гэхээр одоо өөрийгөө хумцартаагаар анзаарч танин мэдэж ойлгосон байхаг бол хэлдэг. Ингээл ерөөсөө ийм энгийн ганцхан үйлбэрт энэ тодорхойлт нүг нь бол байж идэг. Гэтэл ганц энэ үйлбэрийн цаана бол маш олон зүйлийг бол агуулж байдаг. Тэгээд өөрсдийнхөө тухай бид нэр одоо юу мэддэг байх ёстой вэ гэдэг ингээд хэлэх гэхээр айгүй урт лист болчих гээд тэгээ би та хэдтэй яриа илүү амар хэлбэр байх болов уу гэж бодоод тэгээ өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн 3 чиглэлд хуваагаад тайлбарлая гэж бодлоо. За нэгдүгээр өнгөрсөн үеэсээ та өөрийнхөө талаар юу мэддэг байх ёстой юм бэ? За тэгвэл монголчууд бид нэр одоо ер нь их ярихдаа удам судраа мэддэг хүн удмыг нь шинжийг гэх зэргээр ярьдаг шүү дээ. Би хувьдаа бол зөндөө сонсч байсан. Гэтэ яг юу хэлээд байдаг талаар нь бол бидэнд бол тийм нэгцэн ойлголт бол тун баг байгаад байгаа юм болов уу гэж би бол хувьдаа боддیں۔ За тийм болохоор өөрөө би орчин үеижүүлээд бодох гэж хичээсэн. Энэ нь бол та ямар уур амьсгалтай, ямар соёлтой гэр бүл төрж өссөн тий. Эндээсээ улбалаа таны ямар үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй тэгээ сайн мууж гэлтгүү одоо таны бүхий л дадал зуршилтэй аливаад хандах хандлага ялангуяа таныг одоо ирээдүр рүү чиглүүлж байдаг үнэт зүйлийг чинь багтаагаад одоо удам судрыг шинжнэ гэж ярьдсан болов уу гэж би бодсон. За тэгэхээр хүссэн үсээгүй бид өнгөрсөн үе рүүгээ орж өөрийгөө танин ойлгох нь бол чухал. Гэхдээ эндээс хамгийн чухал нь бид одоо тэр гэр бүл төсөж явах явцдаа бид нэр одоо хандуу ташаа итгэл үнэмшил суулгаж авцсан тий ямар нэгэн байдлаар юм өдөөгч биднэрт ингээд үлдсэн байдаг. За тэгэхээр хэдүүлээ энэ өдөөгч триггерс буюу хандуу ташаа суулгасан итгэл үнэмшлийг олж тогтоох түүнийг мэддэг байх нь бол одоо өнгөрснөөс авч үлдэх мэдэх одоо хамгийн чухал зүйл юм байгаа даа. Тэгээ яагаад гэхээр бид нөгөө харилцаанд орж байхдаа ямар нэгэн зүйлд одоо өдөөгдөж гомдох, бухимдах одоо юм шархлах зүйл бол гардаг. Энэ нь болохоор одоо бусад хүмүүст маш цэцгэн зүйл мэт харагдаж байгаа боловч цаанаа энэ одоо хүүхэд насндаа авсан сэтгэлийн шархан эдгээгүйгээс за зарим үед тэрийг тээж яваа гэдгийгч мэдэхгүй байх тохиолдол бол их байдаг. Тэгээд сэтгэлийн шарах гэд ярихаар одоо энэ нь бол өөр бусад хүмүүст байдаг эсвэл одоо нэг юм айхтар асуудалтай гэр бүл төссөн одоо ийм хүндэл байдаг зүйл гэж хүмүүс их хүлээж авах хандлага ихтэй байгаад байдаг. Гэхдээ бид одоо маш сайн тунгаагаад бодох юм бол бид бүгдээрээ одоо их бага хэмжээгээр энэ траума буюу сэтгэлийн шархал тээжсэн явж байгаа. Тэрийгэ мэддэг хүн, мэддгүй хүн л гэж бол байдаг. За миний хувьд одоо дийл хийсэн. Тэгээд сүүлийн үед их маш сайн одоо анзаарж мэдээд байгаа хэд хэдэн траума бол байдаг. Тэгээд за эдгээрээсээ бол та нартай бол мэдээж хуваалцахгүй байж бол үнэхээр болохгүй байна. Тэгээд нэг харилцааны подкаст болохоор заавал одоо өөрийнхөө унж боссон түүхээс хуваалцахаас өөр аргагүй. Тэгээд дандаа нэг миний хувьд бол айгүй гонигтай юм ярьж байгаа юм шиг айгүй хэцүү юм шиг тийм нэг сонин. Тэгээд бусад хүмүүс сонирхолгүй байж магадгүй тий. Яагаад гэвэл би одоо хөгжилтөө эсвэл бусад одоо подкастууд шиг тэгж энтертейн хийх юм бол ярихгүй. Манай подкаст болохоор харилцааны тухай болохоор илүү нөгөө шаналл, асуудал их ярьдаг. Тийм болохоор эдгээр юм гонигтай ч юм уу юм асуудлууд бол ярихаас өөр аргагүй байгаа шүү. Тэ та эдийг ойлгож байгаа хаа гэж бол найдаж байна. За тэгэд манай нөхөр одоо
миний ямар зүйлийг айгүй их очиж хатгаад байдаг байсан бэ? Миний ямар сэтгэлийн шалхыг очиж хөндөд байсан бэ гэд ямар ч нэг айгүй хөрхөн нэг жишээ ярий. Тэгээ нэг хасаа өдөр байсан юм аа. Тэгсэн чинь маань хөрхийн төл нэг заал руу явах болсон. Тэгээд хүү одоо ингээд заалан тоглоно шүү. Орой хідээс үлээ 5-6-аас илүүтэй явна гэдгс. Тэгэхээр би гинт үгүй яагаад чи надад хэлээгүй гэж гинт явахаар болчихоо. Чи эрт хэлэхгүй байсан би нэг юм гинти юм дайгуу дургүй гэд тэгсэн бохгүй. Тэгсэн чинь зүгээр шүү дээ. Тэгэл гэртээ байгаа юм чинь чамайг дургуутсахгүй байх гэд хүмүүс тоглоё гэд тэгэхээр тгийлгээ хэлсэн шүү дээ. Одоо бүгдээрээ л гэр бүлүүдтэйг авчиж байгаа юм чи тоглоё гэд явъя гэдгсэн бохгүй. Тэгэхээр би гинт нөгөө өмнө нь хэлээгүй байсан. Тэгээ дээрэс нь би ч хүүхд маань бас жоохон болохоор би жоохон хүүхдэд дагуулад явахыг бас хүсээгүй. Гэхдээ нөгөө нэг тийм олон шалтгаануудаас гадна надад нэг таалагдахгүй байсан зүйл нь намайг тэр надаас асууж зөвлөлдөөгүй байсанд нь байгуу жоохон бухимдаж дургуутсаж ууралсан л да. Тэгээ би жоохон дургуутсангуудаа би явахгүй гэд тухайн үедээ тэгээ үлдсэн. Тэгээ үлдчихэд нөхрийгөө ирсэн чи би айгу ууралцсан сууж байхгүй. Уурлаад бухимдсан. Тэгээд чи одоо яагаад уурлаад чи өөрөө намайг явуул гэсэн штэ гэд хэлдэгтэй яв гэж чи ирэхээр ингээд уурлаад ах ингээд манай нөхөр бас миний урдаас ууралж байна. Тэгсэн чинь тэгэнгүүт нөгөө яагаад ч юм дээ миний явах байгаа оролцох байгаа зүйлд надтай зөвшөөрөл цөөгүүгээр миний өмнөөс шийдвэр гаргасанд нь би айгу бухимдсан. Тэгээ нөгөө нэг тухайн үедээ бол тэрийгээ яагаад бухимдаж байгаагаа би бас ойлгоогүй зүгээр л чи надад хэлэхгүй зөвшөлдсөхгүй тэг гинт хэлсэн болохоор дургуутсаж байгаа юм шиг харагдсан. Гэхдээ ингээд хамгийн одоо нөгөө гол шалтгаан нь юу байсан бэ гэд ингээд одоо ингээд нэлээд ойлголттой болсны дараа харсан чинь одоо тэр хүн миний нөгөө нэг юм жоохон бахта авсан одоо юм сэтгэлийн шархын маань хөндөдсөн юм байлээ. Тэрний юу байсан бэ гэхээр одоо манай ээж аав маань болохоор намайг 10-11 настай хахад ойролцоогоор тий гэр бүл маань ингээд ээж аав маань салсан. Тэгэнгүүт ээж аав маань салахдаа тэр хүмүүс чинь том хүмүүс болохоор хүүхдээ оролцуулахгүй шүү дээ. Яриандаа бид нэр оролцуулдгүй тий. Тэгээд ингээд оролцуулахгүйгээр намайг ярианаас гадуур үлдээгээд надаас зөвшөөрөл авахгүй тэр хүмүүс миний амьдралыг шидчихэж байгаа байхгүй тий. Тэр хоёр хүн салаад тэгтээ тэнд миний амьдрал шийдэгдээд байгаа гэдгийг тэр хүмүүсээс ойлгоогүй, надаас зөвшөөрөл аваагүй ингээд шийдэгдсэн. Гэтэл тэр нь надад би ингээд одоо үл тоомсорлогдож байгаа. Тэгээд энэ гэр бүлийн тойргоос ингээд гадуур үлдчихэж байгаа юм шиг надад тийм мэдрэмж би аваад үлдсэн байсан. Ягаад тухайн үедээ бол ойлгоогүй бүр саяхныг хүртэл би бол ойлгоогүй явж исэн байлээ. Тэгээд нөхөр маань надтай альва ямар нэгэн зүйлийг тэгж одоо зөрчилдөхгүй гээр шийдэх нь миний одоо тэр 10 настай оргилд байг очиж хөндөдөснийг бол би анзаарч мдээгүй. Тухайн үед бол тэгээд уурлал тэгээд за дахиж чи надтай ямар нэгэн байдлаар миний оролцож байгаа зүйлийг надтай заавал шийдэн шүү. Тэгээд чи өөрийн амьдрал бол чи өөр өөртөө шийдвэр хамтдаа шийдвэр гаргаад явна гэдэг. Тухайн үедээ бол нэг юм хүсэлтч гэх юм уу, уур бухимдалч гэх юм уу нэг юм хэлээд ингээд өнгөрүүлчихэж байгаа юм. Тэгсэн чинь дараа нөгөөх асуудал чинь дахиад сэтэрсэн. Яагаад тэгэхээр Америкт ирчээ байжсэн чинь битээр нөгөө нөхрийнхөө хичээнд дугаас ирсэн байхгүй юу. Тэгээд түрдээ нөгөө байр хайх гад нөгөө байраа олтлоо нөхрийнхөө хичээнд түр байгаад хоёлаа нөгөө дөнгөж ирсэн машин тэрэг байхгүй. Тэгээд нөгөө нөхрийн хичдээ цуг явахаас өөр аргагүй. Тэгээ нөгөө байр хайх эхний 2-3 өдөр болохоор зөвхөн тэр хоёр л цуг яваад хайгаадсан. Тэгээ намайг ерөөсөө цуг явъя гэж хэлдэггүй. Тэгэхээр мэдээч хэрэг би одоо чадах ятгаараа л хүлээцтэй уг нь хандж байгаа юм л та тий. За одоо аргагүй тий. Энэ хоёр хүмүүс чинь удаан уулзаагүй юм чи хоорондоо бас ярих зүйл байдаг билээ дээ. Юм хүмүүцэнгээ хоорондоо юм яриад явна үстэй тухтай гэд мэдээж би 2-3 өдөр уг нь бол амхандаа өөрийнхөө чадах ятгаар ойлгосон. Тэгээ явж исэн чинь 3 дахь өдөр нь болсон чинь маа нөхрийгч бас нөхөрт хэлсэн байхгүй юу. За явж нөгөө байр марий чи үзье гэд тэгсэн чинь нэрөөсөө намайг явъя гэж хэлэхгүй байгаад нь би жоохон гомцсон юм уу яасан айгу жоохон дургуй өрөөд тэгээ дургуйцаад одоо дургуул хүрсэн баг та бодвол тий тэгээд гинт би айгу амар тийм нөгөө нэг үл таамсарлагдаж байгаа тий тэгээд дахиад миний амьдрах байгаа байрыг энэ хүмүүс шийдэж байгаа юм шиг тий амьдрал ингээд энэ гэр бүлийн харилцаанаас ингээд дахиад гадуур үлдэж байгаа юм шиг надад ийм айгу юм таагүй муухай мэдрэмж төрөөд тэгээ миний нөгөө 10 настай оргилд байж байгаа ууралж гарч ирж байгаа байхгүй тий тэгээд нөхрийнхөө хөвчөд байгуу ширүү хэлсэн. Би юу нөөрийнхөө амьдрах байгаа байрыг өөрөө явж үзнэ. Тэ та заавал миний байрыг очиж үзэх шаардлага байхгүй шүү дээ. Бид тээр өөрсдөө шийдчихээ. Тэ тусалж аваад чинь баярлаа гэд. Жохон ширүүн хэлээд өнгөрцөн байхгүй юу.
Тэгээд тухайн үед манай нөхрийгч намайг бол айгүй энэ бол маш ууртай, ширүүн, ааштай охин гэдэг ойлголттой үлдсэн бол миний хувьд болохоор би өөрийгөө би одоо ямар ууртай юм бэ? Би яагаад амар ширүүлж вэ? Би яагаад ийм юм болоо гэдэг өөрийнхөө би одоо ийм өөрийгөө ууртай хүн гэдэг ийм итгэл үнэмшил өөртөө тэгээд үлдчихэж байгаа. Тэгээ эргүүлээд сүүлд нь ингээд хараад исэн чи яг энэ хоёр зүйл нэг л зүйлээс болоод нөгөө нэг 10 настай Дэрвэлтвэгийн сэтгэлийн шарахыг тэр хоёр одоо үйлдэл өдөөцсөн учраас нөгөө уурлаа тэрийг илэрхийлж чадахгүй ойлгох чадахгүй байсан учраас нөгөө нэг ууртаа ширүү харагдчихж байгаа юм тий. Тэгээ сүулт нь ингээд ойлгоод за энэс болоод ингэдэм биш үү гэдэг ингээд нөхөртөө тайлбарлаад хэлсэн чинь манай хүн мэдээж хэрэг сайхан хүлээж авсан. Тэгээд ажгүй битээр айгуу сайхан ойлголцоод чин сэтгэлээсээ би ингээд хэлээд тийм болохоор ер нь би ингэж одоо юм харилцаанаас тий ялангуяа миний оролцож байгаа миний амьдарч байгаа амьдрал юм уу миний оролцож байгаа энэ зүйлд намайг оролцуулахгүй шийдвэр гаргах юм уу намайг ингээд хүрээнээс гадуур одоо үлдээгээд энэ дискас хийхэд би бол амар дургуун байна. Тэгээ надад энэ мэдрэмжүүдийн маань өгдөг шүү намайг ингэж өгдөг шүү гэд хэлсэн чинь одоо бол битэрийн хувьд бол тийм асуудал огт гардаггүй бүх зүйлийг хамтдаа яг ярилцаад нэг шийдвэрт бол хүрч чаддаг тийм болсон байгаа. Саяны миний ярьсан одоо хоёр тохиолдол гэх юм уу тэр өнгөрсөнд болсон үйл явдал дээр үйл явдал бол хоёулаа одоо нэг л зүйл дээр ирж унаад байсан шүү дээ тий. Тэгэхээр энэ нь ингээд бусад хүмүүст бол айгүй амархан хэлбэр тий юунд нь уралд юм бэ ийм зүйл дээр гэж бодож иж болох юм. Гэтэл энэ нь бол миний хувьд бол одоо хүүхэд насндаа авсан сэтгэлийн шарахын маань хүнддэг. Миний хувьд бол айгүй тийм чухал зүйл байх нэ. Тэгээд энэ сэтгэлийн шарах гэдэг бол ер нь бол би бүрэн гүйцэд эдгэрээд ингээд ор сургахгүй алга болчихно гэсэн үг бол биш. Зүгээр ямар ч байсан эдгэрлээж гэсэндээ сориу үлддэг тийм зүйл байгаа шүү. Хамгийн гол нь зүгээр л тэрийг анзаарч мэддэг байх нь л аюул чухал. Тэгэх юм бол та хизээ нэгэн цагт ингээл өдөөгдөд ороод ирнэ шүү дээ. Тэгэнгүүт нь та өдөөгдөж шүү гэд тэрийг одоо тайвнаар зөв даваад гарах юм юутай болчихж байгаа байхгүй юу? Чадвартай болчихж байгаа гэсэн үг юм л да. За тэгээ нөгөө талд нь болохоор бид нэр одоо өөрсдийнхөө трама болон өнгөрснөө мэдэхгүй байх юм бол өөртөө маш их гутарч би одоо хайрдагдах хүн гэдэгт итгэж чаддаггүй. Тэгээ өөрийгөө зэмлээд тэгэхээр нөгөө нэг бидний дотоод хүмжлэгч дуу хоолой маань улам чангараад за би л болохгүй хүн гэдэг мессежийг авсаар агаад тэгээ өөртөө итгэлгүй сэтгэл хангалуун биш байдал нэмэгдээд тэгээд тэр нэмэгдэхийн хэрээр бид нэр юу гэдэг вэ? Түүнийг одоо нуух гэж оролдоод тэгээд бүх зүйл болж байгаа юм шиг харьцаж эхэлдэг. Тэгээд энэ нь болохоор таныг өөрөөс чинь үнэн төрхөөс чинь холдуулаад цаашлах юм бол одоо бусдыг зүгээр л нэг юм аялдан даах. Тэгээд эрүүл хил хязгаар тавьчихдаггүй. Эсвэл айгүй юм хил хязгааргүй сул хил хязгаартай эсвэл одоо хитрхи юм хатуу байх зэрэгээр нь харилцаанд бол ингээд сөрөг зүйлс бол одоо дамгаалж авчраад байдаг. Тэгэхээр хамгийн их эндээс одоо хамгийн их хогтдог одоо шаналдаг хүн бид нар бол өөрсдөө байдаг бахнэ. Тийм учраас одоо таныг одоо өдөөгчийг мэдээд одоо түүндээ анзаарахтай байж хамгийн гол нь одоо таны гол хамтрагч юм нөхөр те тэгээд мэдээж хэрэг та хүсэх юм бол одоо ойр тойрны гэр бүлийнхэн мэдээж хэрэг за тэгээд маш дотн одоо үнэхээр та хэлхийг хүсэж байгаа тэгээ найз нөхдөдтэй бол хэлээд за энэ найзын нөхдөд ингээд хатгаад байдаг шүү гэдгийг илэрхийлээд хэлчих юм бол одоо харилцаанд нь маш эерэг болов амьсгал үнэхээр авчирдаг юм бэлээ. Тэгээд зөндөө олон жил найзалсан хамт амьдарсан хэрнээ бид нэр ингээд бие биенийхээ талаар бол мэддэг зүйл бол гарч ирээлээ тийм байлээ шүү. За тэгээд та өөрийгөө сая ингээд таны өөрийг өгдөг, таны өнгөрсөн юу юм, таны траума юу юм гэдэг ингээд та мэдчихлээ. Нөгөө талд нь таны хамтрагч чинь бас өөрийнхөө талаар мэдчихлээ гэж бодъё л доо. Тэгэхээр хоёр харилцан бие биенийхээ талаар мэдчихээр энэ харилцаа чинь илүү юм нөгөө бат бихтэй бие бинийгээ шархлуулахгүй байх дээр анхаарч байгаа тий. Тэр чинь нэг цөөхөн хідэн зүйл дээр нь анхаарч байгаа учраас тэр чинь нөгөө нэг харилцан бие биений хүндэлж байгаа тий илүү их юм бат бих бие бинийгээ гүн гүнзгий ойлгож байгаа юм дотн харилцаа үүсгэхэд бол үнэхээр юм тусдын болд юм билээ. Эхлэхдээ би одоо өөрийгөө ухамсартайгаар ойлгон танихын тулд өнгөрсөн одоо ирээдүг гэж 3 ангилаад ярилцъя гэж хэлсэнтэй. Тэгээ тэрнийхээ дагуу сая бол өнгөрснөө яриад дуслаа. Тэгвэл одоо 2 дугаарх буюу одоо цаг дээр та
одоо өөрийнхөө талаар юу мэддэг байх хэрэгтэй юм бэ? За ялангуяа энэ үед бол одоо өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ мэдрэх, яагаад энэ сэтгэл хөдлөл мэдрэмж надад байна гэдгээ одоо анзааран ажигладаг байх. Тэгээ янз бүрийн нөхцөл байдалд ямар үйлдэл хийж байна те? Яагаад тэгж хийгээд байна гэдгээ одоо зөв процесс хийхээ мэддэг. Мөн дээрээс нь юу таныг жаргалтай, тайван, амгалан болгож байна. Хамгийн гол нь өөрийнхөө бид нэр одоо нэг төгс биш байдлаа хүлээн зөвшөөрөх буюу танд бас нөгөө нэг хүчтэй давуу талууд бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хүчтэй давуу тал болон сул талаа мэдэх одоо түүнийг хүлээн зөвшөөрч чадсан уу? Тэрийг мэддэггүй гэдэг одоо энэ үеийн бол хамгийн чухал хэсэг нь бол байдаг. Тэгээд энийг одоо зөв хийж чадвал өөрийгөө байгаагаар нь хүлээн авч жинхнээсээ бол өөрийгөө хайрлаж эхэлдэг юм одоо цаг дээрээ та өөрийгөө хайрлаж байгаагаар нь хүлээн авдаг юм гоё үе байх нэ. За тэгвэл одоо цаг дээр та өөрийгөө мэдэхгүй байгаад байх юм бол яадаг вэ гэхээр та орж ирж байгаа мэдрэмж бодлоо хүлээн авахгүй хүчээр зогсоох тий нэг ёсондоо түүнээсээ цухтаах өөртөө тэр чинь ингээ худлаа яриад эхэлж ин гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр энэ нь та өөртөө төвлөрөхгүй байна гэсэн үг юм. Тэгэд сэтгэл хөдлөлөө одоо зөв ажиглаж зөв процесс хийхгүй байхад юм бол зөв процесс хийж чадахгүй байгаад юм бол одоо өөрийнхөө болж бүтэхгүй байгаа зүйл дээр тогтмол одоо ач холбогдол өгөх буюу бид нэр хэлдэг шүү дээ нөгөө нэг negative self talk гэдэг тэрийг одоо маш их хийдэг. Тэгээд ингээд ирэхээр чинь бид нөгөө нэг бусдыг өөртөөгөө маш их юм сөргөөр харилцдаг хүн чинь бусдыг бас нөгөө сөргүүлэн шүмждэг хандлага бол маш их илэрчийдэг. Тэгээ нэг үгээр бол үргэлж одоо тэр тэгсэн ингэсэн гэх мэтэр ховж явах амнаас нь гарч байгаа одоо үг нь бол дандаа бусдын талаар байдаг. Одоо байгаа өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн хүн чинь ирээдүйн рүүгээ чиглэж байгаа тийм. Тэгэхээр би юу хийх вэ? Юу хийж гин вэ? Яах вэ гэд өөрийнхөө хийж бүтээж байгаа зүйлийн талаар илүү их ярьдгаа гэсэн. Хэрвээ бид нэр өөртөө төвлөрөж чадахгүй байх юм бол бусдад дээр төвлөрөөд эхэлдэг. Тэгээ бусдад дээр төвлөрөхдөө дандаа мууг нь олж хараад байдгаа гэсэн үг байна. За тэгвэл одоо энэ нь одоо бидний нөгөө дараагийн үе буюу 3 дахь үе ирээдүй тий. Ирээдүйд бид нэр өөрсдийнхөө талаар юу мэдчих байх ёстой вэ гэдг рүү одоо чиглүүлж байгаа юм тий. Тэгээ ирээдүйгээд бодохоор мэдээж хэрэг танд та өөрийн зорилго тий хүсэл мөрөөдөл тий хаачаа хүсэж байгаа юм бэ? Хэн байхыг хүсэж байгаа юм бэ гэдгээ та юу мэдчих байгаа юу? Одоо түүндээ хүрэх арга замаа хэр мэдж байна вэ? Хэр сайн мэдж байна вэ гэдэг бол одоо энэ ирээдүйд чиглэсэн өөрийгөө мэдж байх гэдэг одоо хэсэгт аягүй юм чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд мэдээж хэрэг энэ нь болохоор одоо байгаадаа сэтгэл хангалуун биш гэсэн үг бол биш л те. Юу лээ? Нэг урагшаа тэмүүлнэ гэхээр одоо байгаадаа сэтгэл хангалуун биш болчоод урагшаа тэмүүлээд байгаа гэсэн үг биш. Тэгэхээр одоо байгаадаа сэтгэл хангалуун байгаа хэрнээ надад ч одоо урагшлах хөгжих одоо маш том орон зай байгаа юм байна шүү гэд харин ч тэрэндээ талархалтай хандаад хичээл зүтгэл гаргаад одоо өөрийгөө хөгжүүлж байгаа тэр одоо ийм тийм үеийг одоо ирээдүйнхаа талаар өөрийгөө мэдэх гэж хэлж байгаа. За мэдээж хэрэг та ирээдүйд хааж гэж байгаа мэдэхгүй байгаад хахаар бидэнд одоо юу тохиолддог вэ? Бид нэр яадаг вэ гэхээр мэдээж хэрэг тодорхойгүй байдал үүсэж чинь те. Ирээдүйд та хааж байгаа мэдэхгүй байхаар бид нэр тодорхойгүй байдал үүсээд айдас төгшөөр мэдрэх. Тэгээ нөгөө итгэхгүй байх, зориггүй байх. Тэгээд нөгөө жижигэн зүйл хийсэн ч гэсэндээ тэрийгэ өөрийнхөө хичээл зүтгэлийг ингээд дутуу үнэлээд өөрийгөө ингээд дэмжиж чадхаа болчдөг. За тэгээ нөгөө талд нь үгээрээ биш үйлдэлээрээ өөрийгөө ингээд хоошин тавиад өөрийгөө хүндэлж чаддгүй. Тэгээ нөгөө өөрийгөө хүндлэхгүй өөртөө итгэлгүй байгаад байгаа үед бид нар бусдаагаа одоо эрүүл хийлгээ цагаар тогтоох боломжгүйгээс гадна одоо нэг цагийн болоод энергийнхаа менежментийг одоо зөв хуваарлаж чаддаггүй. Тэгэхээр нэг зорилго чиглэлтэй юу ихээ мэдж байгаа хүн бол одоо цагандаа маш харам ханддаг тий. За энэ хүртэл та нартай өөртөөгөө харилцаагаа сайжруулахын тулд өөрийнхөө тухай юу мэддэг байх ёстой вэ? Юу танин мэдсэн байх шаардлагатай вэ гэдгийг хүрэхийн тулд за өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 чиглэлд хуваагаад ямар ч байсан задлаад бол ярихыг хичээлээ. Тэгээд за өөртөөгөө харилцаа чинь эрүүл явагдаж байгаа үед
яадаг вэ гэхээр хэдийгээр та алдаа дутагдaltaч тэрийг одоо хит шүүмжлэхгүй хүлээн зөвшөөрөөд яаж сайжруулж болох вэ? Алдсан ч гэсэн одоо босоод хичээл зүтгэл гаргаж шаардлагатай үед нь өөртөө ингээд урам өгч чаддаг. За дараагийнхны асуудал нь бол сөрөг мэдрэмж орж ирэхэд эрүүлэр процесс хийж чаддаг байх нь мэдээж хэрэг бид бүгдээрээ бол эмзэг сул тал биднэрт бол байдаг. Тэгэхээр энэ эмзэг сул дорой байдлаа нуулгүй харин ч бусдтайгаа хуваалцаад итгэж найдаж байгаа гэдгийг харуулж идэг тийм. Тэгэхээр бид нар чинь төгс биш юм чинь одоо нэг давуу сал залуудаа хүлээн зөвшөөрснөөр бид нар өөрөө тийм бүрэн бүтэн тайван ийм өөртөө ихтэй болдог байдаг байх нэ тий. Тэгэхээр ингээд өөртөө ихтэй болцсон, өөртөө харилцаа сайтай болцсон байгаа юм чинь та нөгөө бусдтайгаа гараад харилцахдаа та бусдаас хүсэж байгаа зүйлээ санаа зовхгүй илэрхийлж чаддаг тий. Имэйлгүйгээр тэрийг авахыг хичээдэг. За нөгөө талд нь бас зөв эрүүл хэлээс гар тогтоох хамгийн гол нь хамтрагчтайгаа хоёлаа нөгөө үнэт зүйлээ тодорхойлоод тууштай хамтдаа нэг зүйлийн төлөө явж чаддаг гих мэтэр. Тэгээ тэрнээс гадна та өөрийгөө ойлгоцсон мэддэг байгаа үед гүн гүнзгий ойр дотны харилцаа тогтоох одоо ийм боломжтой болж идэм байна. Бид бол одоо ийм бүрэн дүүрэн дотроосоо нүүдтөө ямар ч юм засагдах шаардлагагүй бүрэн дүүрэн хүмүүс байдаг. Ууг нь бол бид нэр өөрөө өөрийгөө сэтгэлийнхаа гүндээ бол хамгийн сайн мэдчихэдэг тий. Тэгээ тэрийгээ гол нь одоо харах, анзаарах хэрэгтэй байдгаас биш хэн нэгэн бол таны болоод миний амьдралыг бол сайн мэдгүй. Тэгээд энэ бүгд бол биднээс эхэлж идэг. Тийм болохоор хэдүүлээ ямар түүл ашиглаад өөрийгөө ухамсартайгаар мэддэг дадал үсгээд тэгээд өөртөөгөө харилцаагаа сайжруулах вэ гэдэг талаар одоо хэдүүлээ ярилццгаая. Тэгээ надын санаанд бол зөндөө олон түүл бас тэгээд ийм арга барилуудаа санаанд орсон л доо. Гэхдээ би өөртөө хамгийн чухал гэж бодсон гурвыгаа та нартай хуваалцъя гэж бодлоо. За нэгдүгээрт бол mindfulness буюу анхаарал одоо хайхрамжтай байдлыг дадлага хийх. Яг ямар нэг одоо шүүмжлэлтгүйгээр одоо байгаа цаг хугацаанд бүх анхаарлаа хандуулах. Энэ нь бол нөгөө өөртөөгөө бол ойр тойрны хүрээлэн буй орчинтой чинь таныг одоо гүн холбоход тусалдаг. Жишээлбэл нөгөө хоолоо идэж явахдаа зөвхөн хоолоо л идэн тий. Зурагт үзэж явахдаа зурагтаа үзнэ. Найзтайгаа яриа сууж байгаа бол нүд рүү хараад тэр хүнийгээ бүр ингээд чин сэтгэлээсээ сонсноо гэсэн. Тэгэхээр ямар нэгэн зүйл маш сайн төвлөрөөд одоо анхаарлаа хандуулж одоо сурхан харилцаанд мэдээж айгүй эерэг бөгөөд таныг өөрийн чинь одоо дотгошоогоо өнгөхэд маш их тусалдаг тийм зүйл байдаг. За хоёрдугаарт нь буюу өөрийгөө шалгаах тэгээд эргцүүлэн тунгаах. За энэ нь одоо яадаг вэ гэхээр таныг сатааруулаад байгаа сэтгэлийн хөөрөл одоо үүмэний чинь багасгах. Тэгээ нэг юм шүүмжлэгч дуу хоолойнууд чинь багасгах гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө сэтгэл дотор лугаа өнгөийг өөрийн бодол сэтгэл илүү нэг ухамсартай төвшөнд бодож чадчихэв үү гэдэгт чи одоо анхаарал хандуулж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо ингийн тулд та ганцаараа байх чимээгүй цагийг юмарч гэсэн өөртөө гарах хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр бид одоо нэг анзааргүй тархинд бол бодол бол байнга л орсож байгаа. Тэгэхээр нөгөө анхаарлаа хандуулаад сайн ажиллаж байгаа юм бол тунгаа эргцүүлэх боломж үүсээд нэг хэрэггүй дотоод юм сөрөг дуу хоолойныг хэдүүлээ намжааж чаднаа гэсэн үг. За 3 дугаарт нь болохоор хүндлэнгийн үнэлэлт буюу одоо юм сайшаалт магтаалаа сайлуулах татгалзах гэх юм уу та. Тэгээ тэр нь яагаад хийж байгаа вэ гэхээр сайшаал магтаал одоо хэдий чухал байдаг ч гэсэндээ энэ нь болохоор заримдаа бидний хитрхи бусдаас хамааралтай бас болох гэдэг. Тэгэхээр нөгөө бусдад хүлээн зөвшөөрөгдөж таалагдахын тулд биднийг одоо өөрсдөөс мань холдуулаад идэг л та. Үүнээс одоо зайлс хийхин тулд бид өөрсдөөсөө дотоод дутах ширийг ирэх түүнд одоо тэмүүлэх тэгээ өөрийнхөө үн цэнийг тодорхойлоход одоо илүү ач холбогдол өгөх нь бидний одоо өөртөөгөө харилцаанд маань мэдээж хэрэг сайнаар нөлөөлдгөө. За мэдээж хэрэг үүн дээр нэмвэл таны одоо сайн мэдих бясалгал хийх нөгөө байгальтайгаа ойрхон байх тий алхах өдрийн тэмдэглэл хөтлөх талархлаа илэрхийлэх мэтгээд зөндөө олон аргууд байдаг. Гэхдээ нөгөө та хэд маань энийг бол зөндөө гадуур ингээд сонсцсон мэдж байгаа байх гэж бодоод би нэг их дэлгэрүүлж ярьсангүй. За саяны дурдсан аргуудаас би алийг хэрэгжүүлдэг вэ гэхээр мэдээж хэрэг өдрийн тэмдэглэл бол хөтэлдэг байсан. Гэхдээ одоо бол би
өдөр болгон өдрийн тэмдэглэл хөтлөхөөсөө илүүтэй би одоо ингээд emotional байх үедээ юм уу одоо савлгаатай байдаг шүү дээ. Сэтгэл ингээд өвдөх юм уу, баярлах, гуниглах тэрийгээ одоо нөгөө зөв процесс хийхин тулд би тэр сэтгэл хөдлөлүүдэд бичиж аваад тэг эргүүлээд уншичаар ингээд ойлголттой болдог. Тэгээ надад за утсан дээр маань нөт тэгээд тэмдэглэлийн дэвтэр бас компьютер дээр маань ямар ч байсан нэг тэмдэглэл явж идэг. Тэгээд аль байгаа таарлцсан дээрээ би бичээл тэдрийг хадгалаад явчихдаг. Тэгээд тэр их амар байдаг. Тэгээ өдөр болгон би бол яг бичдэггүй. Сэтгэл хөдлсөн үедээ одоо дээшээ доош унсан үедээ илүү их бичдгийг гэсэн үг. За талархлаа илэрхийлэх гэдэг дээр бол энэ бол нөгөө амжилтанд хүрсэн хүмүүсийн байнга хэлдэг тий. Ингээд талархлаа илэрхийлжээ. Өдөрт одоо ингээд 3 талархал бичих хэрэгтэй энэ төр гээд одоо зөндөө олон юм зөвлөгөөнүүд бол байдаг. Би бол энэтэй бол мэдээж хэрэг үнэхээр санал нийлдэг. Гэхдээ миний хувьд би талархлаа илэрхийлэхдээ өглөө босоод би тэмдэглэлийн дэвтэр дээр энэ төр ч юм ерөөсөө бичдэггүй л дээ. Зүгээр л би орой ороод нөгөө нэг орондоо ороод надын дээр ямарч байсан дээ нэг толгой хорогдох орон гэртэй байж шүү тий сайхан амрах ор байж шүү. За ингээд эрүүл сарвал байна гэд мэдээж амьдралын ингээд хамгийн энгийн зүйлүүдтэй яг орондоо ороод ингээд талархачаар нэг гоё юм гэд нэг юм гоё 50 амарч чадж байгаа юм шиг санагддаг. Тэгээд талархлыгаа би бол ингээд шийгээд нэг 3 4 жил болоод ингээд айгуу дасцсан. Тэгэхээр нэг тэмдэглэл хөтэлдэггүй. Орой орондоо ороод тэгээ ингээ хийчдэг байгаа. За бясалгалын хувьд бол ерөөсөө нөгөө 5 минутаас одоо 50 минут 50 өдрийн бясалгалж бүр ингээ байгаа тий бүр тэгэхээр энэ бясалгалын хэлбэрийг та өөртөө тохируулаад авч болно. За би бол ингээ чимээгүй ганцаараа байхдаа эсвэл өдөрт ингээ 30 минут гадуур ингээ талхахтаа ингээ чимээгүй өөрийгөө ажиглцдаг. Тэгээ энийгээ би бол одоо өөртөө бол хөдөлгөөнд бясалгал гэж нэрлэдэг байгаа л да. Тэгээд ингээд эдгээр зүйлүүдийг би бол өөрийнхөө амьдралд бол хэрэгжүүлээд бол явдаг. Тэгээд та хэд маань мэдээж хэрэг өөрөө эн чинь бол нөгөө хүн хүний хувьд бол өөр ингээд арга барилтай явт юм билээ л дээ. Зарим хүмүүс өдрөө болгон тэмдэглэлийн дэвтэр хөтлөх, бүр яг ингээд бясалгал хийхтэй ингээд маш өөр арга барилтай. Гэхдээ та олон тэр арга барилуудыг туршсаар агаад одоо ингээд өөрийн гэсэн арга барилтай болдгийм байлээ. Тэгэхээр туршаад үзэхэд бол гимгүй. Тэгээ явандаа та өөрийн гэсэн арга барилтай. Заавал энэ хүнийх сайн гэсэн, тэр хүнийх сайн гэсэн, энэ зөв гэсэн гэд тэгээд ах хэрэггүй. Танд таалагдж байгаа, үр чинь тохирч байгаа, амьдралын хэв маягт чинь зохицож байгаа. Та тэрийг сонгоод хэрэгжүүлэхэд бол болно. За энэ хүртэл бүгдээрээ хамтдаа та өөрийгөө мэддэг байх талаар бол зөндөө ярьлаа тий. Өөрийгөө мэдээд ойлгох нь одоо хамгийн суур чухал боловч бид нар нэмээд харилцаанд нөлөөлдөг гадаад хүчин зүйлүүдээ мэддэг байх нь дараагийн алхам байдаг. За энийг бол одоо holistic approach буюу одоо цогцоор нь өөрийгөө харж мэддэг байх гэсэн тухай ойлголт ер нь та өөрөө дунд нь таны тойрон эргэлдэж байгаа тэр хүчин зүйлүүдийг одоо бүгдээрээ хамтдаа ярилцъя. Ер нь хүнээс нөгөө нэг карьер, санхүү, мөнгө санхүү, эрүүл мэнд, гэр бүлийн болоод романтик харилцаа тэгээд таныг одоо чөлөө цагаараа та хөгжилтөө зугаатай байж чадчихэв үү тий. Тэгээд мөн хувь хүний хөгжил гэх мэт амьдралын гол аспектуудыг бол салгаж үзэж болж чадахгүй тий. Тэгээд эдгээр зүйлсээс бид хүссэн үсээгүй хамаарч энэ чиргээд бидний амьдрал болоод харилцаанд маань бол одоо нөлөөлж байдаг. Эдгээрийн аль нэг нь ганхад бусдад бас дагаад ганхдаг. За та эдтэй арай нэг жоох ойрын жишээ аваад тайлбарлах гээд үзье. За бидний хин нэгний маань юм уу, миний юм уу, таны юм уу ингээд ажил карьер маань тоглоход үүнээс үүдэлтэй стресс бухимдал, санаа зовнилт бол нэмэгдэж байгаа тий. Тэгээд энийгээ толгооноосоо гаргаж амжаагүй гэртээ ирээд гэртээ ирэхээрээ гэр бүл болон үр хүүхдүүдтэй чанартай цаг зарцуулж чадахгүй түүнээсээ болоод эхнэр нөхөр хүүхдтэйгээ маргалдах хүүхдүүдийнхээ өмнө гимшилтэй байх тий. Бүтэлгүйдэж байгаа мэдрэмж тийсэр өөртөө ихтгэлгүй байдал нэмэгдэх. Тэгээд мөн өөрийгөө бас хүндэлж чадахгүй бас хүрдэг. Тэгэхээр энэ маань өөрөө сэтгэл зүйн эрүүл мэндэд маань маш муугар нөлөөлөд дээрээс нь сэтгэл зүй тавгүй байгаа үед хүний эрүүл мэнд ороод бол одоо энэ зайлшгүй дараагийн тулгардаг асуудал тий. Тэгэхээр эргээд ажилдаа за гэртээ цэнэглэгдэж чадахгүй эрүүл мэнд сэтгэл санааны үед болохгүй ингээд ажилдаа ирсэн хүн яах вэ? Ажлын бүтээмж байхгүй хүнд чинь санхүүгийн эрсдэл тулгарах ингээд асуудлууд гарах гэдэг эднэр ингээд бүгдээрээ хоорондоо юм уялдаа холбоотой одоо бие биенээсээ харилцан хамаарад байж байгаа амьдралын юм гол хэсгүүд юм блэ. Тиймээс одоо эдгээр гол хэсгүүдэд та аудит хийгээд хэр байгаа юун дээр ажиллах шаардлагатай байна гэдгийг мэддэг байх нь гэрээ засах буюу эргүүлээд гэр бүлийн харилцаанд чинь одоо асар их нөлөө үзүүлдэг шүү.
За би бол хувьдаа болохоор амьдралын үрдний дасгал гээд орчуулад яваад байгаа. Бусад хүмүүс маань одоо юу гэж орчуулж явж байгааг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ та энэ дасгалыг бол сэтгэл зүйч коуч нараас алинаас нь ч хамаагүй аваад өөрөө бол ажиллаж болно. Энэ бол хаа сайгүй зөндөө байгаа. Тэгээ энэ дасгалыг ажилласны дараа бол та амьдралаа одоо бүрэн зургаар нь харахаас гадна бидний амьдрал болоод харилцаанд өнгөт ил гараад байгаа асуудал тэр шинж тэмдгийг биш хамгийн гол нь асуудлынхаа үндэс суурь шалтгааныг мэдчих юм бол та одоо тэрнийг засаж сайжруулахад илүү хэлбэр болдог. Тэгээ нэг асуудлынхаа шинж тэмдгэн дээр ажиллаад байхаар бидний нөгөө суурь үндсэн суурь шалтгаан улам томроод хүндрээд идэг гэсэн. Тэгэхээр энэ дасгалыг ажиллахын тулд бид нэр одоо өөртөө чин үнэчээ шударгаар нүрт тулах, өөртөө үнэнч байх хэрэгтэй болдог. Тэгээ мөн дээрээс нь бид өөрийгөө мэддэг, анзаардаг байх дээр л буцаж ер нь унж ирээд идэм бэлээ. За миний хувьд болохоор би одоо амьдралынхаа гинэ одоо өөрийгөө таньж ойлгоход бол сүүлийн 3 жилийн ял зарцуулсан. Энэ бол үнэхээр бол хугацаа бол ордын бэлээ. Тэгээд за одоо жишээлбэл одоо ганцаарчилсан коуч хийгээд нэг хүн дор хаяж одоо 6-8 сешн бол орж иж энэ олон зүйлийг задлж одоо өөрийнхөө талаар энэ одоо гайхширсан мөчүүдэд тулгардаг. Бид нэр нөгөө аха момент гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл энэ подкастын 30 минутанд бол би зөвхөн ерөөсөө дуртай л өнгөрч байгаа юм шүү. Тиймээс та нар маань өөрсдийн төлөө алхам хийгээд одоо гадуур маш олон ном дасгал ажлууд байгаа. Тэдгээрийг аваад бичээд ажиллаад үзээрэй гэж хүсье. Тэгээд өнөөдрийн подкастаа би бацахгүй та хэддээ базаад өгнөх бяцхан даалгавар өгье гэж бодлоо. Аливаа зүйлийг мэдлээ сонслоо гэд юу ч өөрчлөгддөггүй. Хийж байгаа ганцхан жижиг үйлдэл маань бидний бол өөрчлөлт авчирдаг. Тиймээс миний одоо асуух 3 асуултыг маань та тунгаан бодоод хариулаад үзээсэй гэж би та хэдээсээ хүсэж байна. За нэгдүгээр та одоо хэн бэ? Өнөөдрийн таныг бий болгосон өнгөрснөө та хэр мэддэг вэ? Ирээдүйд та хаашаа явах хэн болмоор байгаагаа шийдсэн үү? Гэсэн асуултаар өнөөдрийн подкастаа өндөрлөе. За гэр гээвээ сонсож харилцаагаа эрүүлэх алхам хийсэн танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.